Мм. Тэгээ зүгээр л шууд тийм ухаарл ирсэн юм уу? Тий, яг зүгээр ч ирээгүй. Яг үндсэндээ болоод би бас бясалгал хийсэн. Тэгээ ингээд өөрөө өөрлөгөө маш их хэмжээнд би орсон байхгүй. Мм. Орсны хүчинд л тэр ирж байгаа болохоос биш. Тэрнээс ш бол ингээд нэг цэвэр тоглох биш үед бодлооч ялахгүй байгаа амьдралтаа зурлаж байгаа үед бол хизээч тийм юмыг ухаарахгүй. Яг одоо эн чинь ингээд нөгөө хүмүүс ярьдаг ш нөгөө эгоны үхэлт гэж ярьдаг ш тэ. Мгм. Эгоны үхэлт болсон байх гэж би боддгийн өөртөө. Гэхдээ би тийм эгоны үхэлт гэдгээ би дараа нь ойлгосон. Эгоны үхэлт гэж ярьдаг юм бэ тийм биш А гэж. би нэг ч мэдхийн биш тэгээд. Тийм тулцсан Тэгсэн шүү дээ. наадах чинь бол бас үтсэн байна гэдэг. Тэгж ойлгосон. Яг үндэ нөө миний тулалд би дандаа өөрөө мэдэрчээд дараа нь мэдэрсэн зүйлээ сонсдог байсан. Мгм. Тэгээ тэр үед өөрөө тэгж л бодохгүй юу? Одоо чи гэтэн штэ тий нөгөө тэгэхээр чи эгчээ чин бие муудаад ер нь бол унаад ирэл хайгуул хийж эхэлсэн юм уу? Эгч чин өнгөрөөд гэрэл хайгуул хийж эхэлсэн юм. Одоо яг энэ нэг тэр нэг юм цэг байдэн штэ тий хүнд би ерөөсө болохгүй байна. Би ер нь ямар нэг юм хийгээд яг тэр нь яг хизээ ирсэн. Яг одоо нөгөө нэг би ямар нэг юм хий гэдэг юм бас надад орж ирээгүй. Яг нөгөө өөр шиг юм садаа ирчихсэн. Айгуу санаа ингэж орж ирсэн заяа. Тэгээ аяатаа л үргэлжилсэн зүйл ахгүй энэ. Хагтал үдсэн хүн чинь хямарч уйлнаа да. Хамраад би ингээл уйлаад идэгсэн ахгүй ингээл их жаахан өнгөрсөй дараа. Тэгээ нөгөө ганцаараа айгуу ажил хийдэг байсан. Тэнгүүт нөгөө ганцаараа байх цаг хугацаанд хүн айгуу зөндөө юм бодож идэв шүү дээ. Тэг бодлоор л бүр энэ ингээд амьдрал юм. Гэтэ тэр бодлыг юу гаргаж ирсэн бэлээ зүг тав. За ингээд зүг тав уу тэгээд нөгөө хин багш Бэверли багш хоёр орж ирж байгаа юм биш үү? Тий. За. Тэгээд зүг тавыг сонсоод нөгөө ичээгээ өнгөрсөй дараа. Гэтэ миний амьдрал зөндөө их юм басан л манай гэрт бас айгу асуудал үүсэл тэгээл гэрээсээ бас яваал машин дотроо хоноол тий ингээл яг үндсэндээ бол нөгөө нэг орох оронгүй болсон. Аха. Яг ичээгээ өнгөрсөй дараа. Тий яг одоо орох оронтой л доо. Гэтэ сэтгэл санаагийнхаа уналтан дээр хажуу талаас юм хүрээд ирэхэр чинь харин тийм. Гэрээсээ ер нь бол явахыг бодсон. Тэгээл тэр хоорондоо хөх гэж гүйсэн. Одоо энэ яг бүх зүйл би өгчих юм бол болчих юм шиг санагдаад тэгээд өөхгөө тэрээс дэш нь лүү гүйсэн гэрээсээ хүртэл яваал машин дотроо хүртэл хоноол те ингээл явж явах үедээ одоо энэ ухаар л орж ирсэн гэсэн үг. Ер нь амьдрал гэдэг чинь ийм юм биш үү? Манай аав айгу настай хүн байдаг. Тэгэнгүүт би ингэж унжаахад миний аавын сэтгэл зүрх ер нь ямар байсан юм бэ гэдгээ би тэрээс дэш нь лүү гүйж явахдаа ойлгосон байхгүй юу? Тэр хүн залуу насндаа анхны охиноо алдсан. Өтөл насндаа эхнэрээ алдлаа. Бүр өтөл насндаа охиноо алдлаа штэ. Тийм. Дахиад охиноо алдна гэдэг чинь өөрөө би бүр амьдаар нь хамлаж байгаа юм байна гэж би үлдсэн байхгүй яг үндэ бол. Харин тийм л юм л та тий. Тэр л намайг л үлдээсэн яг үндэ бол. Үнд бас өөрийн амнаас үнэтэй зүйл гэж бас биш штэ тий. Хоёр хүүхдээ бодож байгаа хгүй. За ингээд намайг хүүхэд яах вэ? Би ээжигээ өнгөрөхөд амьдрал ингээд яваад болоо л шүү дээ. Энэ орон ертөнцид ээжгүй аавгүй мөцөндөө л байж шүү дээ. Тэгээд өөр өөртөөхөө замаар амьдрын шүү дээ. Ингээ нөхрөө бодонгууд за яах вэ? Над дээр ингээд гуниглал явна. Тэгэл ахаал өөр хүнтэй суугаад явна шүү дээ. Энэ амьдрал шүү дээ гэд бодож би гүйж байгаа хгүй юу. Тэгэнгүүт эцсийн үр дүнд аав зогсоосон байхгүй намайг. Хөөхий. Ивэ. Аавынхаа хайраар л тогтсон мэт тий. Яг тэгсэн бүр. Ингээд надад яг үндэ бол одоо аавынхаа өмнө орно гэдэг бол надад тийм ирэх байхгүй мэй гэж бодсон хэрэг тэр үед. Харин тийм л юм байна л тий. Тэгээ явах гэж гүйж явахдаа тэр чинь муур болгоно болж болохгүйгээл ингээл ундаал цус мус нэжтэй болцсон. Би нэг өхөн гэд гүйж ангууд чинь манай өмнө миний араас гүйж байгаа хгүй харах уу гудамжаар. Чи чинь бүр тренер урдуураар өхөнгээ шийдсэн байсан гэдэг аа тий. Шийдэж гэж гүйж байгаа хгүй тийм. Жигнэсээ шийдсэн байсан гэх гэж биш. Гүү айл гэж биш. Угаасаа шийдсэн байсан юм. Өдөөс тэр бодол орж иртэл тийм маш их юм туулж байгаа шүү дээ. Айгүйх юм туулсан. Тэгээ тэрний өвцтэй за би зүгээр өрдөөс өгчих юм бол болчих юм байна. Тийм болчих юм байна. Хагцуулсныхаа дараа би хизээ нэгэн цагт мартагдчихна. Тэгт намайг өгчих юм бол ойлгох юм шиг санагдсан байхгүй юу? Тэр нь өөрөө эргээд хийм бэ гэхэлэр манай нөхөрлөлтөө ер нь бол эцэстэй. Үхэн гэж ингээд гүгээ те манай уу намайг амар уурандаа гэд бэрсэн юм бодоод идэм гэдэг заяа. Тэгээ гүйж байгаа те манай уу намайг гүйцээгүй одоо эрттэй хүн шиг би харахгүй гудмаар ороод ингээд гүйчихэж байгаа байхгүй юу? Йоо.
Тэгээд тэрнээс өмнө муур болгондаа намаа ингээд зулгааж яах гээд байгаа юм ингээд битүү ингээд цус болцсон заяа. Унаад ингээд жинс өмдтэй байсан хөл гар шалбраад ингээд цус болцсон. Яа, чанган болсон биш үү тий. Тэгээд би яг трейн стейшн дээр очисон. Очисон чинь миний зүрх хүрэхгүй тэр ботгцсан байхгүй. Одоо энэ амьдралтаа анх удаа бодно сүүлийн удаа хийсэн амиа орлого орлого. Тийм, амиа орлын морлог гэж хийж би бодож байгаагүй. Тэгэл хин зөксөсөн бэ зүгээр л аавал зөксөсөн байхгүй. Тийм бэ. Тэг хөөхий. Нэрэл бодлоо гүйцэтсэн бол одоо тэгэл бүр шал өөр хорвоод амьдарч байгаа юм шүү дээ. Аавынхаа хажууд үндэ бол те би чинь бас хинч биш шүү дээ. Яг үндэ бол тууллаараа. Тийм шүү дээ тий. Ийм өчүүхэн байж ич би өнөөдөр хин юм бэ гэдэг бодол бас тэнд байсан л байгаа байхгүй юу. Одоо ингээ эргээд харахаар. Харин тийм байна те. Чиний нөгөө бүх үдсэн зовлон гэж бодож байгаа зүйл чинь хамт үдсэн дахиад нэг хүн байгаад дээ шүү дээ тий. Хүүхэн шиг ангиэл амьд зэрэг хүүхдүүдэд хараад байгаад чинь нэрээ одоо бас хэцүү юм да тий. Ганцаараа зовоогүй шүү гэдгийг сануулсан биш тий. Харин Хүрхий. Би ч бас амиа орлого нэг хийж ирсэн шүү дээ. Тэрнээс хойш тэгтээ хийж байгаа тийм юм дахиж хизээж толгойд орж ирсэн. Тэр амиа орлт чи юунаас үт? Би ч бол бүр хүүхэд байхдаа шүү дээ. 14 5 да. Тэгээ би яг би тэрийг аягүй лаг гэх стори юм шиг болгож бол зөндөө ярьчихсан. Би ч тэгдэж штэ угаасаа нэг өөрийнхөө тууллыг уулзж байгаа хүндэд тохируулж нөгөө нэг зүлгэж ярихтай аягүй сайн штэ. Яг би тэгж боцсон. Намайг ингэж амьдруулах байсан бол яах гэж намайг төрүүлсэн гэж боцсон. Ээж аавда тий. Тийм. Ер нь бол би яг яагаад ингэж амьдраад байгаа юм бэ тий гэдэг тийм бодол төрсөн. Гэтэ яг тэрний яг их ултаа бол юу байсныг мэдэхгүй. Тухайн үед бол яг нэг юм гараа цусдаг охинтой бол найзалж исэн байхгүй юу? За. Тэгээ би зүгээр эргээ ботход миний амьдрал бүр тийм амар муу байснаас болж би тэрийг оролцсон уу? Эсвэл зүгээр тэндээс нэг тийм бодол халтаж орж ирсэн үү гэдгийг бол би мэдэхгүй байхгүй. Гэтэ зүгээр сая ярихад бол одоо би анх удаа энэ түүхийг аягүй олон удаа ярьжсэн мөртлөө анх удаа тэр охиныг би дурдж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр магадгүй нэг тэндээс нэг юм өсвөр насны хүүхдээсэн болохоор нэг бодол халтцсан. Тэр чинь нөгөө нэг ухаад үзэхээр өөр юм явж байгаа шүү. Тийм. Урд дотор нөгөө амийн авдаг сүнсний тухай орчуулсан байхгүй. Тэгээд одоо би нэг орчуулга ингээд хийнгүүт хүмүүсээ яриад түүхний арталт яг энэний арталтыг ямар сүнс байгаа вэ гэдэг л тийм ботл орчдөг тийм юм. Яг хүний сүнс өөрөө ариун шүү дээ тий. Тэрний цаана нэг юм байгаа гэдгийг ойлгочих жоохгүй тий. Харин тий яг тэр хүүг охиноор дамжуулж нэг юм холбогдож орж ирсэн л юм байна. Тэгсэн байна тий. Тэрнээс ингээд нэг сайхан жаргалтай охин тэрний хажууд тийм юмны нэг холбоос үлбэс байгаа учраас тэр охин тийм хийгдэж шүү дээ тий. Харин тий. Одоо тэгээд яг гэхдээ тэгэл тухайн үед бол яг хүсэл байдлаа тэр нөө хүүхд байсан гомдлууд ер нь гайгүй болсон юм шиг шүү. Сая сүүлд нэг чамтай ярилцаад яснаас хойш одоо бол ер нь ингээд зүгээр яг үннийг хэлэхэд бол яг мэдээж бол хэцүү бол байсан. Гэхдээ надаас хэцүү амьдралтай хүмүүс одоо зөндөө байсан. Тэрний хажууд бол би бол яг үнэн сайхан амьдралтай байсан байгаа. Ботгоор тий. Тийм. Би өчтөр бас яаж байгаа одоо ойр үед амар их ингээ гашуураад байдаг болсон. Өчтөр бас байранд хахад доотлын айлын ах トゥ хоёр аавч хорон цоошлоо авчдаг. Тэгээд өлсөөд хоол шидчихэж гэж намайг нэг тэгээд би нэг талхан дээр ингээд харцаа асууж байгаа саар түрхээд иддэн штэ тий. Тэгээд хансаглалаа ийсэн штэ тий. Биш штэ Тэгээд би яг тэрийг тэгээд түрхээд ингээд шиддэг байснаа санаад шиддэг байсан ч юм уу нэгэн удаа шидснийгээ тэгэж бодоод байгаа юм мэдгүй. Тэгэхээр ч одоо би одоо мас сахартай талах шидчихсэн юм байсан байгаа байхгүй ямар ч байсан тэр үйл явдал дээр бол гуйсан биш. Тэгэхээр бас яг ингээд жоохон тэнэглээд юм байна те. Ер нь хүүхэд бол одоо нэг хүн бол яг зовж байгаа зовлонгоо яг ганцаар л зовж байгаа гэж яг боддог байгаа байхгүй те. Хэцүү ч юм байна. Одоо яах вэ? Би тэгээд нэг хутга бол барьж үзсэн. Яг ингээ бариад гэхдээ тэр болсон болоогүй одоо санахгүй байна. Яг ингээ өмнөх бас ингээ яриад ахаар ингээ завхурчдаг шүү дээ тий. Ямар ч нэг хутга бариад нэг ингээ тулхаж үзсэн санагддаг байхгүй цээжин дээрээ. Тэгээд угаасаа л хийхгүй л юм билээ л дээ. Миний нөгөө амьдрах хүсэл дэндүү агуу учраас хизээч тэгж өөрөө толгоогоор очиж амиа авъя гэдэг бодол бол тэр надаас гарах бодол бол угаасаа биш байгаа байхгүй. Одоо
Ямар ч нөхцөл байдал тохиолдсон би бол амьдрнаа л гэх хүн байгаа хгүй. Яг ингээд нөө миний яг чин хүсэл болвол Аха. бүр амьдраад бүр алаад бүр эднэрт ингээд үзүүлнэ гэдэг тийм бодолтой хүн бэжиж юу тэр нэг жоохон юмн дээр өөхөх. Аха. Тэнгүүд чинь тэр цаанаас орж ирсэн юм байна шүү дээ. Харин тийм л юм л дээ. Яг л нөгөө голынх нь бодол нь хингэж өөх гэж ирээгүй шүү өгшөөл гэсэн байна Тий. Ёо тэгэхэд нэг л нэрээ өгцөн бол яа. Бас ингээд сууж тахгүй. Тий. Жинхэнэ нөгөө эрлэг мэрлэг гэж байдаг ч мэдгүй. Жинхэнэ тамдаа уунж шийдвэрж өгөх байсан баг. Тий шүү дээ. Яг үнэ. Тэгүүлэхгүй л дээ бас. Тэгвэл ах л та дэндүү үнэтэй болохоор тий. Тий, дэндүү үнэтэй болохоор хязгаарч тэгүүлэхгүй. Тэгвэл яг нэг тийм мэдрэмжийг бас өгөөж болгож шиддэг байж магадгүй. Тийм бах тий. Тэг ингээд тий. Тий, амьдралын үнцнийг ойлгох гэж бас тий хөөрхөн тий нэг өгөөж олж шидэж. Одоо тэгвэл анхны ингээд чиний энэ ирж хайх зүйл чи ерөөсөө л чи зүүдэлсэн л болохоор л хэлсэн юм ба штэ. Тэгтээ одоо гэсэн чинь гот нөгөө зөв тавыг сонсоод унсан чинь нөгөө авих өөрөөсөө би буцаад асууж эхэлсэн байхгүй юу? Өөрөөсөө надад тийм тохиолдсон биз дээ. Би өөртөө шингээж авсан гэх юм уу? Нийт явсараа өөрийгөө ухсан. Тийм бай тий. Тэгээ өөртөө л яг үндэ асуулт тавиад тухайн үед чинь тэгэл коронавич болцсон. Тэгээ ганцаарч ажил хийдэг байсан ч хэлэхгүй. Тэгэл чи нэг ийм болоод би жоохон бахтаа ингээд нэг үе кадр тасардаг хүүхдээс байхгүй юу? Ингээд хаана юу хийжсэн мэдэхгүй ингээд тасарчдаг заяа. Ингээд гадаа ингээд хүүхдүүдтэй тоглож ирсэн аа. Нэх олон хүүхдүүдтэй тоглолтгүй хүүхдээс ийм жожиг нэг балаад дөмб хүүхдээс байхгүй юу? Ер нь жоохон байх юм. Тэгээд хүүхдүүдтэй тоглож ирсэн юу хийснээр би сандгүй байсан чинь нэг удаа ээж хэлсэн чинь ээж юу балаарад юу яриад байгаа галзуур солиорч байгаа юм биш үстэй гэж тэгсэн бохгүй. Бас хайгаад хүүе би одоо галзуурч байгаа юм биш үстэй гэж бодоод ахиж тэр мэдрэмж одоо өөрөөсөө хаацсан байсан байхгүй. Тэгээд тэр нөгөө ковидын дараа 21 онд 21 он уу 22 он уу миний тэр кадр тасалт хаацаа 21 он юм байна. Кадр тасалт ихсэд болтгоо. Одоо би том болсон байж та тийм ингээд нөгөө юу жоох хүүхэд биш. Тэгээд машин ингээд барай явж чи гинт гэрт хүрээд ирсэн. Тэгээд нөгөө окноо хүргэж өгснөө гинт гэртээ хүрээд ирсэн. Ааштай тий буцаад нөгөө кадр тасардаг үе маань эхэлчихлээ шүү дээ. Ямар балаа юм бэ? Ямар баларсан юм бэ? За хэдэн минут кадр тасарч байгаа юм болоо гэж бодоод өдөр ажилгүй өдрөө кино үзчихсэн баггүй юу? Тэгсэн чи бас тасраас ирж байна. Би ч айж ирүүл харуулаараа тасраад байгаа шүү дээ тий. Зүгээр өглөө окноо хүргэж өгчөөл өдөр орж иж кино үзэл байжсэн чинь заахаа унтаж бас болноо да тий. Бас тэгээд сэрж яхтаас нэг толгоо молгоны ингэж мэгцэн ингэж сэрнэдэ тий. Тий. Юу байх яг юм харж ирсэн гөлөөснөр. Тэгээ машин барьж ирснараа заа хүртэл бүр ингэж болтгоо тий. Тасраад байна гэж бодоод байгаа болш миний ухаан тасраад исэн баггүй юу ер нь. Яг одоо нөгөө хүртгүүчин тасраад байгаа болохоос биш нөгөө юу нь бүр байхгүй болчиход байгаа юм бол байхгүй тий. Яг үн яг бол машин бариад шүү дээ бас нэг юм. Машин бариад охиныхоо сургуулиас гэр хүртэл хаалга малгад хөгжиж Монголоод орсон байлгүйтэй бодвол. Тэрийг нэг найз охин байт юм аа. Тэгсэн чи тэдэд ингээ яваад татсан чи харин тэлхээс айж байгаа хгүй нөгөөтгөө одоо ингээл хоёр хүүхэдтэй хийлэх, аавдаа хийлэх, эгч нартаа хийлэх одоо ингээ айх үедээ ямар нэгэн би бас өөрөөсөө ажиллаж байгаа. Хэрвээ би машин барьж аваад аваар хийхгүй яах юм? Биш үү? Ганцаараа явган явж хаад машины өмнөр орвол яах юм? Тийм. Тий ингээд айгаад найзтай очичоод байжсэн чи харин би найздаа тэхгүй би нэг юм асуумаар байна. Одоо энэ үед бяцлал хийж ч юм уу нэг тийм бодол байсан юм шиг надад бяцлал хийгээд ирэхээр миний энэ бодол бутаа сэрэх ч юм уу гэдэг. Найзтайгаа ярьжсэн ч л манай тэр найз надад төрүүлсэн байх. Найздаа сүүлийн үед ингээд болтгүй. Тасраад болтгүй. Ямар гоё ингэж авдаг ш нөгөөд чи үдэс. Тэнгүүд юу гоё гэдэг яахлаараа гоё тийм чинь би айгаад иш жаад ингээ аваар хийжүүл яах юм. Юу олон жил бяцлал хийсэн хүмүүс чи ингэж хорон ертөнцөөс тасрахыг хүсдэг штэ гэж авдаг штэ. Тэнгүүд нь юу вэ? Юу хүсэж ах юм юу байдгийг чи одоо нэг хүсэж ах юм ердөөсөө биш штэ гэдэг. Сони баг бахта тэгдэг байсан штэ. Тэгээ одоо ингэ сэтэрчлээ гэж айж байгаа байхгүй. Би чамд бяцлал хий гэж зөвлөмөр нирван төгшин гэж ярьд юм уу? За би ёстой мэдэхгүй зав тэр үг хэлхий. Тэр төвшин ингээд хүрхийг хүн хичээж ингэж бяцлагдаг штэ гэж авчи. Мельбурнд амьдардаг нэг юм Сэлнгэ гэдэг нэг хүүхэн байт юм аа. Тэр л яг чамд тохирноо. Бяцлагын юм болох гинэ. Чи суугаад үцгүү гэхгүй. Тэгэхээр нь би тэгэл та гэ. Тэгээд нэг бахан олон хүүхнүүд юу ч мэдгүй явж болох юм уу гэж хамаагүй яв гэд. Тэгээ яг явах тулцсан чи нөгөө охин маань ковид тусаад
Ретрит зохион байгуулж байгаа байхгүй нэг өдрийн нэг бүтэн өдөр чек ин хийж ороод оройн тийм болоод маргааш өглөө нь нарнаар бяцлал хийгээд чек аут хийгээ гараа яваад байж байгаа нэг шөнийн л ажиллах гэсэн. Бид хоёр хамтдаа явна гэж бэлдсэн байсан чинь өөртөө танихгүй хүмүүстэй хамт явж тараад хамтдаа бяцлал хийгээд хоорондоо ингэ бяцлал хийгээд анх удаага би тим юмд явж үзэж байгаа байхгүй юу. Би юм нөө цонхны хажуудал ингэ зогссон байсан чинь ингээл салхи цэвэлж зорж ирээл тэгсэн чинь хөө би бүр тэн дээр ингээл далаа дээгүүр модон дээгүүр ингээл цаав балаач тал нисээд ийна. Ингүүт ямар балаа одоо солиорч жинхэнэ төсөөлөлтөө умбаад бүр балаарч өгчин гэж би бодогдоод. Жинхэнэ нөгөө хүүхэд галзуурч тий. Мөрөөдлийн баг руу яг орохгүй л явж штэ. Тэр дасандах гал. Ингүүтээ би бүр ёо ямар хажуудлаар энэ салхи надад ингээд үйлчлээд ах шиг байна гэж бодогдоод. Тэгэл нүдэ нэгээл хараа. Ямар сони болоод би яг удаа тийм мэдрэмж авч үзэж байгаа байхгүй. Тэнд ингээ нөгөө бүжигтэй явдаг. Тэг ингээл бүжиглээ гэсэн чинь уг нь ингээ миний хажууд ингээ байгаад багш. Хажууд байгаа багшийн яриа бүр миний чихнээс ингээл холдоол тэнгэрт нисэл тийм за ёстой тэнэгтэж галзуурч ингээстэй балаа өгч одоо юу үзэж солиорж байгаа юм бол тоо гэж боддог. Бид нар за одоо ингээ 2 цаг дуугаа хураана. Авсан мэдрэмжийн өрдөөсөө хинт ч ярихгүй гээд гадаа нь ингээ 2-2-2-2-ороо болоод хоорондоо юмудаа ярина. Манай найз нөгөө ковид тусаад очиог болохоор би сондоороод үлдчихэж байгаа байхгүй ганцаараа. Багш та чи надтай хамт юм яриа гэд. Тэгээ би нөгөөтгөө ярьсан чинь уйлаад энэ яриад тах. За 2 цагийн өмнө чинь солиорч ин гэж бодсон хүн шүү дээ ер нь. Уйлаад яриад тах биссэн. Би ингэсэн ингээд тийм л юм мэдэрсэн гэд уйлаад яриадсэн чинь би өөрийгөө гайхаад уйлаад багш маань ямар агуу юм бэ? Энэ болгоныг хүн туулдаггүй шүү дээ гэж авч. За Тэнгүүт нь за яахтаа энд байгаа хүн болсон. намайгаа ч өстө жоохон явуулаад байна да тий. Яг тийж бодсон. Тэр муу санаанд ингээд ажиллаад байгаа айгүй Ажиллаад За жаахан ашиглаа да. Эсрэг би уйлаад байгаа байхгүй бүр айгуусаа. Гэтэ тийм муу санаа. Тэгвэл нөгөө хүүхнүүд тэрсэн юм аа ингэсэн байхгүй юу? Наад чиг давхцсан юм байгаагүй байхгүй юу? Гэтэ эн чинь давхцах боломжгүй юм байна штэ. Тэгээ маргааш өглөөнийх нь наранд бяцлал хийжсэн чинь би бол тэнд бол юу ч мэдрээгүй яг үнд бол хүмүүсийг дагаад зүгээр жүжиглээл байжсэн. Юу ч мэдрэхгүй л байгаад исэн чинь угаасаа тиймэрхүү мэхээр тэрэндээ өөрөө зүгээр автчихдээ ш тас тий. Тийм дагчиж байгаа байхгүй хүмүүсийг. Бүгдээрээ би нэгэ зүгээр дагчихсан байвал яг. Бас магадгүй тий. Тийм штэ. Тийм болоод би хурж ирээл айгу тийм хүн ер нь арх уухгүйгээр ч гэсэн арх уучгаар ч хүн ингээд айгу хөөрдөн штэ тий. Гэтэ би тэр нисэж байхдаа тийм хөөрөөдсөн байхгүй яг ингэж. Арх уухгүйгээр ч гэсэн хүн хөөрж болдсон юм байна штэ гэдгийг мэдэрсэн байхгүй юу? Тэрийг архтай холбож бодоод тахтай. Нөгөө уудаг гэсэн юм чи. Тэг бүгд тэрэлттэй юм байна. Харин тий. Тэгэд би тэрэн дээр ингэж бодсоо. Хүмүүс чи энийг мэдрэх гэж уудаг юм бах та гэж бас бодсон байхгүй юу? Мансуурч тансуурахта бас тийм юм мэдэрдэг ч юм уу тий. Гэтэл энд тэнд ямар ч мансуурлын юм хэрэглээгүй бид нартэй ямар ч архитаар суугаагүй зөвхөн цэврээрээ байж захта тийм зүйлийг мэдэрч болох юм байна гэдгийг би тэнд мэдсэн байхгүй юу? Хурж ирсээ дуудаагүй байжсэн чи ахаад шинэ 15-ны бяцлал одоо цэвэрлэгээний тим юм болно гэдэг нь хөрхи манай нөгөө найзад надад хэлж яваа юм. Тэнгүүд нь тэгээд тэгвэл хамт явъя гэдэг угаасаа гэртээ ч ойрхон байсан шилхүү тэгээд бага олон хүүхнүүдтэй явж чаал. За тэгээд ихэлсэн би зүгээр бөөлжөөл утсан тэнд.